Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссорой. Гүнж зохиолыг бичсэн Хайтан, дуу оруулсан Б. Оргилволд. Ингчинг гэртэн ирэхэд тамир байлаа. Түүнийг дагаж ирсэн 3 залуу гэрээг нь нэгднэгэнгүй шалгаж, харин нэг нь цахилгаан холбоос хийгээд тохиоллын системийн бүрэн бүтэн байдлыг шалгаад бараг дуусч байжээ. Бүсгүй талархаад тэдэнд цай бэлдэх гэхэд тамир дараа нь яаралтай ажилтаа гэсэнд бүсгүй буудан дээр нь суугаад тэдний дуусхийг хүлээн чимээгүй суув. Охин өөртөө нь үг солих хүсэлгүй байгааг үйл хөдлөлөөр нь таамагласан тамир залуусыг дуусмагц гэрээс гарan явлаа. Харин одоо ингчин гэртэн гав ганцаараа үлдэв. Хэдийгээр нам гомдонд ганхих ганц чимээ гарахгүй байгаач энэ удаад бүсгүй айсангүй. Учир нь залуус бүгдийг шалгаж засвар хэрэгтэйг нь засч янзалсан учраас түүнд айх юм үлдсэнгүй. Ажлын ширээнийхэн ард суун тэмдэглэлийн дэвтэр дээр нь бичиж үлдээсэн ганц нэг ажлаа амжуулсаар байтал нар жаргаж. Бүх чийдэнгийн асаагаад галтгоор угаан орон хоол хийхэд бэлдэж эхлэв. Тэр шинэ байранд нүүж орсон учраас бөөхөд тавилга хийгээд ахун хэрэглээний зүйлсийн шинээр авчээ. Шинэхэн хутгаан бүрсэн хамгаалалтыг авч модон гамбанц дээрх чинжүүг нарийн хэрчв. Хичнээн удаан хоол хийгээгүй юм бөөмид. Ямартай ч ээжиндээ байх сүүлийн хэдэн жил хоол хийгээгүйгээ л сайн мэдж байлаа. Төсөрсөн болоод ч тэр юм уу гар нь эвлэж өгөхгүйгээр барахгүй худгаан хэдэн удаа алдаж золтол гараа эсэгчгсэнгүй. Гэсэн чи жирийн амьдралын жаахан хэсгээс ахин амталж эхэлж байгаа болохоор ингчин туйлын сэтгэл хангалуун байв. Дэрэгдэх шүлэн буцалж эхлэхэд бүсгүй хэрчсэн чинжүүгэн хийлэм. Худгаа гамбанц дээрэн эргүүлэн тавьж хөргөгчөн уудлах зур ард нь чимээ гарав. Бүсгүй иргэн харахад хинч байсангүй. Гэрээ нэгжин харж зогсох зур угаалгын өрөөнд ахин чимээ гарчээ. Энэ чимээ бол ямар нэг битүү зүйлийг хүнд юмар зохих шиг пүг хийх чимээ яалтчгүй мөн. Тэр хөргөгчөн хаан зөөлөн алгасаар угаалгын өрөөний өмнө ирэв. Тэр гаран аажмаар явуулсаар бариулаас татан эргүүлж хаалгыг нээгээд өрөөрөө өнгийн харвал хинч байсангүй. Бүсгүй хий зүйл сонсч хэмээн бодоод эргэн галтгоондон ирвэл гялгаруудтай хөлдөө махыг юу ч хүн нөхлөд хийчихсэн байх нь тэр. Тэгээд болоогүй. Шинхэн хутган түүн дээр зоолттой байв. Түүний хамаг биеийнхэн шар ус болсон ар нуруугаар нь хүй төргөж эхлэхэд хойш ухран хэд алхасаар буудэнд толон зогслоо. Дэгснэн ээш тийш харж хин ингэснийг хайх мэд харцаран гэрээ нэгжин байхад хүүхдийнхэн өрөөний гэрэл асаалттай байгааг анзаарчээ. Бүсгүй айсантан мэгшин уйлж эхлэв. Гэсэн ч тэр махан дээр зоолттой хутган суглан аваад охиныхон өрөө рүү гитэн алгахад түүний зүрх хүчтэй цохилно. Хэрв хин нэгэн гараад ирвэл яах вэ гэж өөрөөсөө асуухтан хутгаан улам чанга гэгч натгаж байв. Өрөөний хаалттай хаалганы өмнө ирэхэд тэр хан алан зогслоо. Гүнзгий амьсгаа авч тайвшраата хаалгыг түлхэн огцом нэгээд нүдэндээ итгэсэнгүй. Охиных нь өрөөг ундуу сундуу болгоч өчээ. Игнүүлэн тавьсан олон чихмэлийн бүгдийнх нь толгойг таслаад игнүүлээд өрчихсөн байв. Тэгээд болоогүй. Ширдгийг нь сөхөж ямар нэг зүйлээр сийчсэн янзтай салбайжээ. Ор дэвсгэрийг нь хуу татаж аваад шалаар нэг тараасан байх нь тэр.
Тэр эргэн зочны өрөөндөн орж ирээд утсан хайтал байсангүй. Хаасайгүй хайгаад олсонгүй. Харан хувалсан тул хүрмэн шүүрэн авч гарах гэтэл хаалганыхын цаана ямар нэг зүйл тэгэлдэв. Бүсгүй толгоог нь шургуулан харвал залуу ир зогсож байжээ. Тэр ингчэнтийн толгой дохин мэндчлэхэд өөрийг нь анхудаа харж буй мэд эргэлзэн зогсох бүсгүйд "Би саяхан танаа хажууд нөөж ирсэн хөрсч ногоомаа. Тэгээд хаалга яаж нэг учран олохгүй л зогсож байлаа." Тэгэхэд цусгүй зэвхий царайн дээрх хөнхийч хөхөрсөн харцаар аврал ирэн зогсох бүсгүй амьсгаагаан дарж ядан байжээ. "Та уцаараа нэг яриулаач" гэж гуйлаа. Залуу удсан гарган ирж түүн рүү сарвав. Ээжинхэн дугаарыг цоглуулан залгахад нараа удасны дэлгэцээр гарсан анх баяр эмч гэх нэрийг хараад эмчийн хэлснийг санаж дуудлагыг авсангүй. Эмч бүсгүйтэй уулзахаар явахдаа нараад "Би уулзалтын үр дүнг тантай зөвхөн нүүр нүрээ гарч уулзаад хэлнэ. Удсаарданд мэдэгдэхгүй учир та маргааш өглөө болтол миний болон охиныхон дугаараас ирсэн нэгж дуудлагад хариулж болохгүй шүү" гэж загчээ. Ингчин хэд хэдэн удаа дуудлага хийгээд хариу өгсөнгүйд залууд талархан дэрэгдүүрэн зүрх гэхэд тэр түүнийг зогсон "Уучлаарай. Гэхдээ танаас нэг юм гоох гэсэн юм" гэтэл бүсгүй эргэн харав. "Та харсан байх л да. Гэхдээ миний утасны цэник дуусах гээд би хаалганы цоож засдаг хүмүүс эртэл танаад уцаа цэнгэлж өгж болох уу?" гэж хэлэхэд ардаа нуусан утасны цэник 95-ыг зааж байв. Ингчингийн байр байдлыг хэдийн гадралсан залуу түүнийг утсыг навахтан үүнийг анзаараагүй сайн мэднэ. "Би хийж рүүгээ явах гэж байна" гэж сандран хэлэхэд залуу додончлон инээмсэглэж "Хэрэв та тийм чаралтай биш бол нэг удаа надад туслаач тэг хүү. Би таны тусыг мартахгүй." "Гэхдээ манай гэрт гадны хүн орчихсон юм шиг байна." Хэрэв та айгаад байгаа юм бол би тантай ханд тавья. Та айх хэрэггүй дээ. Тэгингээ уцааж цэнэглээд авъя." Гэвэл бүсгүй шатаар дээш өгслөө. Ингчин залууг дагуулan гэртээ орж ирэхэд тэр халааснаас нь цэнэглэгчин гаргаж ирэхдээ дуу хураагур нь сэмхэн асааж амжилаа. Удсаа нь тавиур дээр тавин бүсгүйн дэргэд ирэн суугаад тэр хөлөнхөн завсар гараан хийж нөгөө гарынхан хомсыг мэрэн суугажээ. Харин хардсан ямар нэг зүйлээс айсан мэд ийш тийш гүйж огт тогтсонгүй. Залуу төрүүлэн амн нээж "Ингээд бэ таныг хаа нэгтээ харж байсан юм шиг санагдаад байх юм. Харин танд тэгж санагдаж байна уу?" гэж дүгнэлтэн баттгах гэсэн мэт асуухад бүсгүй толгой сэгсэрлээ. Залуу яриа өрнүүлэхээр ахин оролдож "Танах их сайхан юм аа. Ингээд та юунаас айсан юм?" гэд царай руу нөнгийн харвал бүсгүйн дух хүйтэн хөлс дааварлаж харин гар нь үлмэдэг чичрэх аж. Бүсгүй эмчтэй анх уулзахад яг ийм дүр төрхтэй байсныг анх хоёр эргэн санджээ. Осол болоод дөнгөж 1 сар өнгөрч байтал залуу бүсгүй нас урсан охиноо амьд гэж бодсоор байгаа тухай. Үнэн итгэхийг хүсэхгүй байгаа бөгөөд итгүүлэхээр оролдоход өөрийгөө гэмтэй хандлага үзүүлж байгаа шинж тэмдэгтэйгээр ирж эмчлүүлж байж. Үүнээс болоод тэр хүнд итгэдэггүй болсон байсан бөгөөд энэ удаад залууг гэртэн оруулсныг бодвол энэ нь багахан чулуу засагдсан байгаа нь сайн шалтгаан. Гэвч тэр айдастай хэвээр. Залуу ахин асуув. "Та юунаас ингэтлийг айгав?" Гэхэд бүсгүй юу ч хэлэлгүй охиныхон өрөө рүү заажээ. Залуу босон тэр зүг алгасаар өрөөнд ороод гайхаж хоцров. "Хүндэрч гэж" хэмээн бодоод эргэн харвал чимээгүйхэн гитсэр их цардан нэрэн зогссон ингчингээс цожсон залуу золдол түүнийг түлхэж гисэнгүй. Бүсгүй "Ийм болгочихсон байна. Миний охины өрөөг ийм амар болгочихсон байна" гэд мэгшин уйлж эхэллээ.
Залуу түүнийг тайвшруулахаар буудан дээр авчирч зэрэгцэн суугаад итгэл төрүүлэх техниктэй ярилцлага эхлүүлв. Энэ бол ярилцагч эмчлүүлэгчийн итгэлийг олох зорилготой хиймэл түүхүүд дээр үндэслэн эмчилгээний арга юм. Ихэвчлэн өндөр дүн үзүүлдэг энэ арга нь намайг жаахан байхад гэж эхлэх нь олонтаа. Ярилцлагын оргил үед эмчлүүлэгч өөрийн харсан, сонссон, мэдэрсэн зүйлсийн нийн нүгөө ярьж эхэлдэг. Энэ нь ихэвчлэн эмх замбраагүй байх бөгөөд үүнээс дүгнэлт хийхэд дуу хураагуур тусалдаг билээ. Эмхчин яг яагаад байгааг би мэдэхгүй байна. Яагаад тэр ус хэдэн удаа гарч ирснийг, бас манай гэрт хэн байсныг, тэр жааз өөрөө унсан байлаа гэж бодоход булангаас нь хэн маажсан. Бас өнөөдрийн энэ явдал би үнэндээ мэдэхгүй байна. Мэдэхгүй зүйлээс л хүн айдаг шүү дээ. Тийм ээ. Би ч бас мэдэхгүй зүйлээс айдаг л байсан. Гэхдээ цаг хугацаа өөрөө эмч шүү дээ. Өнөөдөр мэдэхгүй байсан зүйлийг маргааш бид мэдэхтэн түүнээс хэдийн айхаа болсон байдаг. Тэгэхээр та альваа зүйлийг хэдрүүлж бодлоогүй. Юуны төрөнд тайвшраад сайн бодох хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ хизээ нэг өдөр тэр намайг алчихвал яана? Тэр гэж хин юм бэ? Манай гэрт нуугдаад байгаа тэр хүн намайг өнөөдөр хоолгих хооронд юу хийснийг та харсан шүү дээ. Нэг л өдөр тэр намайг гэмтээч ихвэл яана? Танаа аав чинь энэ гэрээг шалгаж үзсэн гэсэн шүү дээ. Би түүнд итгэхгүй байна. Гэж эрс шийдэмгий хэлэхэд залуугийн нуруугаар амтэн хүүх шиг санагдав. Ярилцлага өндөрлөхөд тэр түүнийг аав ээжинд нь хүргэж иржээ. Тайвширсан бүсгүй залууд талархаад түүнийг үдэж өгөв. Анх хоёр хөдлөн явахтан халааснаас нь дуу хураагаараа гарган ирж амандан ойртуулад сарын өдөр 3 жилийн өмнө эмчилгээ хийлгэж байсан эмхчин өнгөрсөн удаагийн шинж тэмдэг бүднэр илэрсэн ба өөний зэрэгцээ хий юм харах шинж тэмдэг нэмэгдсэн байна. Яаралтай эмэн болон босод эмчилгээ эхлүүлэх шаардлагатай. Дараагийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулж ар гэрт нь мэдэгдэх шаардлагатай. Хэмээн ярилцлагын төгсгөлөө бичиж авах зур. Ард үлдсэн эмхчин харанхуй гудамжинд ганцаар толгоогон гэлжийлхэн зогссон. Хэрвээ хэн нэгэн түүнийг ойроос харсан бол царинд нь тодорсон нэмсэглийг хараад жиирхэх байсан биз. Тэр эргэн харж аав ээжийнхэн гэрэл ургатан өмднийхэн арын эмжээрд гавчуулсан хутгаан гарган ирж гартан чангатгалаа. Хонх дугарахад нүүр дүрэн инэмсгэлсээр охиноо угтаж авсан ээж нь шалан дээр хойш саван унахад Тамир удирдлагын шидэн өөдрөгөө. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсороо.